За би нэг тодорхой 3 санал хэлэх гэсэн юм аа. За тойрогт ажиллагаа бол өндөр насны зээлийг шууд одоо сард үлдэх хэмжээг хязгаарласантай холбоотой гомдлууд их гараад байгаа юм. Тэгэхээр яг тодорхой хэмжээнд амжиргааны одоо шаардагдах тэтгэврийн одоо мөнгө тэр хүнд ирдэг байх гэдэг нь бол зөв. Гэхдээ та бүхний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол шууд аваад хэрэгжүүлсэн байхгүй. 480 мянган төгрөг заавал үлднэ гэдэг. Зүйн жилд ингээд 4 жилийн хугацаанд энийг үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Эхний жил 100 мянгаар тавиад за 26 онд дахиад 100 мянга нэмэгдээд 200 мянга заавал үлдэх юм шүү. 27 онд 300 мянга үлдэх юм шүү гэд. Ер нь ингээд юм чи ингээд айжмар ингээд тасгадаг штэ. Температур ч гэсэн одоо ингээд хүний чинь айжмар тасгадаг. Тэгээ ийм бодлого барихгүй ингээд гинтийн цохилт өгсөн шийдвэрүүдийг ингээд огцом гарахаар тэр хүний эрх ашиг шууд нөлөөлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр зөв бодлого бол үе шаттайгаар явах. Тэгээ танаа мөнгөний бодлогын зөвөд хуралдахдаа яг энийг одоо анхаараач гэсэн ийм одоо санал байна. Нэг хоёрт нь инфляцийг бууруулах чиглэлээр жоохон бие даасан үйл ажиллагаа явуулах дээрээ зоригтой ажиллах хэрэгтэй гэдгийг одоо олон гишүүд бас хэлж байна. Ер нь бол ингээд дундаа одоо аливаа зүйл эзэнгүүтэхгүй байх хэвээр. За тэгэхээр би ямар санал хэлэх гээд энэ хэрэг тодорхой санал хэлж байгаа юм. Дотоодод мөнгөний дутагдал, зээлийн их усрын дутагдал тэртээ тэргүй байна. За та бүхэн мөнгөний нийлүүлэлтийг багасгах гэдэг яриад байна. Энд чинь өөр олон янз хэрэглээнд байгаа одоо эргэлт мөнгийг хязгаарлах чинь бол нэг бодлого. Нөгөө талаас алдарч авахтан гишүүс ингээд одоо ипотекийн зээлийг зүй нь бол одоо ипотекийн зээл гарч байгаа 6% хүүтэй байх юм бол энэ орон сууцны одоо барьдаг жижиг дунд компаниудад зориул 6% хүүтэй зээл олгож энэ хоёрын чинь хүү ижил байх юм бол энэ чинь үнийн өсөлтөөс хязгаарлах орон сууцныг барих одоо бодлогыг дэмжих ийм гол зохицуулт болно шүү дээ. Нэг хоёрт нь яг энэтэй адилхан дотоодын жижиг дунд үйлдвэрлэл үндэсний үйлдвэрүүд буюу импортыг орлох, экспортыг дэмжих шин чанартай энэ үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлтөө зээлийн хэрэгцээ маш дутагдaltaй байна. Тийм учраас банк усаас зээл авч байна. Сандраад одоо орон сууцнд дуусгаад ашиглалтанд орох гээд байдаг, комисс ажиллах гээд байдаг, улсын комисс. Тэр үед нь яадаг вөхөр сандраад банк усаас зээл авдаг, нууц биш. Ийм олон барилгын бизнес юм байна. Тэр мөнгө хаан шингэхгүйгээр метр квадратын үнэндээ шингэж байгаа. Тэгэхээр энийг өсөхгүй байх бодлого чинь өөрөө том макро төвшний хувьд иргэдийн амжиргаанд, зээл төлөлтөнд хүүгийн хэмжээнд шууд нөлөөлж байгаа энэ арга хэмжээг зохицоор нь авч үзээч л гэдэг саналыг хэлээд байгаа юм л да. Энэ дээр та бүхэн нэг маш сайн ийм одоо зөв оновчтой бодлогыг одоо хэрэгжүүлж гаргаж өгж одоо юунд танилцуулаач. За дараагийнх нь одоо танай оролцоотойгоор бас энэ инфляцийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бас арга хэмжээ байна. За иргэдийн хадгаламжийг яаж эргэлтэнд оруулах юм? Энэ тал дээр одоо ямар оновчтой бодлого хэрэгжүүлж байгаа юм бэ? Энэ одоо хадгаламжинд ноогдуулж байгаа татвартай холбоотой бодлого байд юм уу? Яг мэрэгжлийн одоо энэ төв банкны хувьд бол ямар бодлого хэрэгжүүлдэг? Энэ дээр та бүхэн бас анхаарч өгж ийм одоо хадгаламжаа эргэлтэнд оруулалтын тийм хөшүүрэг энэ зүйлүүдийг илүү сайн хэрэгжүүлж өгөөч гэсэн. За тэгээ хамгийн сүүлийнх нь бол ер нь энэ одоо манай эдийн засгийн байнгын орны эрхлэх асуудлын хүрээнд энэ одоо эдийн засгийн одоо гол ялангуяа макро төвшний эдийн засгийн бодлогууд, энэ мөнгөний бодлогууд энэ зүйлүүд одоо хамаардаг учраас энэ инфляцтай одоо хэрхэн бууруулах чиглэлээр тэмцэж байгаа юм бэ? Ямар бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэдэг талаар нэг. Хоёрт нь үндэсний баялагын сангийн одоо хөрөнгийн яаж зарцуулж байгаа гэдэг талаар ийм хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж одоо ажиллаж өгөөч гэсэн саналыг бас байнгын орон дарагтад төвшүүлж байна. Баярлалаа.